шантав компани захирал Баатар Зөрөгт гэдэг нийтдээ манай шантав компани бол 1050 га талбайд өсний ногоо болон үр тариатаар илж байгаа. Одоо бид бол 4-5 төрлийн үр тарианы эдийн дугуйлжин будаа, шар буурцаг, эрдэн шиш адын цагаан одоо улаан будаа, арваа, авьяас төрлийн агуулгыг тарьж байгаа. Мөн хүнсний ногоон төмс, ловон, сонгон, байцаа зэндэрлэгтэй явж байна. Төмсний хувьд бол энэ жил 1000 гаруй тонн төмс турааж авсан. Энэ донд манайх бас Германаас 20 тонн үрийн төмс оруулж ирээд эндээс 140 тонн үрийн төмсний нөөцтэй болчиход байж байна. Колумбо төмс бас 11 тонн колумб төмс оруулж ирсэн. Дэнээс 70 тонн төмс аваад байж байна. Одоо эх жил үрийн төмсөнд бэлтнэ бид нарт. Зэлзгэн оруулж ирж үзэлцгэн тарьж байна. Нийтдээ 2200 м квадрат талбай дээр үзэлцгэн хийгдэж байна. Алстаа бид нар 2304 м квадрат 48 м хэмжээтэй 30 хүлэмж одоо барай техникийн хүлэмжүүдийг барай босгоод явж байна. Гантаа жил байсан. Ер нь бол ургацын хувьд бол гантаа жил ихэд энэ жил бас гомдлогууд авсан. Лоон бол 140-50 тонн лоо авсан. Ер нь бидний зорилго бол дотоодын зах зээлээс илүү гадаадын зах зээлүүдийг маш их сонирхож тэр талаар маш их судалгаа явуулж байгаа. Ер нь солонгосын зах зээл руу гарах төлөвлөгөө том төлөвлөгөө тавьчихсан ажиллаж байна. Одоо манай дээр бол вирусгүй төмсний лабораторийг бид нар бас ашиглалтанд оруулах гэдэг үзэж байна. Энэ маань ороод ирвэл бид Монголдо үрийн төмсөө бэлдэж Монгол төмс гэдгээр дэлхийн зах зээлд гарах том төлөвлөгөө тавьж явж байгаа. Өнөөдөр аймгийн засагтаар орж даргын санаачлахаар бид Баянгол суман дээр ажиллаж байна. Тэгээд энэ Баянгол суман дээр ажиллаж байгаагийн утга нь бол бид ер нь бол бүх суманда давуу талтай аж ахуй нэгж биеийнхээ суманд санаа авах юу вэ гэдэг зорилгоор ингээд сумдуудаар явах гэсэн юм зорилгоор Баянгол сумаас эхэлж байна. Тэгээд өнөөдөр бид Баянгол сумын шанд дов авчаад одоо энэ үр тарианы компанидэр ирж туршлага судлаа явж байна. Тэгээд энэ туршлагаас одоо судлаа явж байхад бол ер нь бол манай Монгол улсад бол ажиллах хүч олдохгүй байгаа. Энэ байдал бол өнөөдөр бол аж ахуйн нэгжүүдтэй хэлэхэд бол бид бол механикч их хэвээр байна. Хүн хүч олдохгүй байна. Энэ бол нэгдүгээрт бол зөв шийдэл энэ. Хоёрдугаарт энэ дэлхийн одоо мөрийн тулсан энэ тоног төхөөрөмжийг авч нутагтаа суурьчих нь зүйтэй юм байна гэдгийг харж явж байна. Тэгээд юуны дөрөнд одоо энэ үр тарианы болон өдөө аж ахуйн компаниуд маань ганцхан улаан будаа биш те бус төрлийн төмс хүнсний ногоо одоо эрдэн шиш, арваа гэдэг энэ төрлийн бүх юм руу тарьж ургуулж ингэж явж байгаа нь бол их сайшаалтай санагдлаа. Тэгээд нин төргөнд одоо хэлэхэд бол энэ компани техник тоног төхөөрөмжийг нь ажилдаа эвтрүүлж байгаа нь бол их сайшаалтай санагдлаа. Ялангуяа манай сумын хувьд бол адилхан энэ газар тариалан аж ахуйн бүс нутаг. Тэгэхээр энэ дээр бол юу хэрэгтэй байна гэж харахаар тэр луун одоо нарийн ногооны үрийг тариалахад тоног төхөөрөмжүүд их орж ирсэн байна. Бидний хараагүй, мэдээгүй, үзээгүй тоног төхөөрөмжүүд их байна. Тэгээд энийг цаашдаа бас аймгийн даргатаа хүсэлт тавиад суманд ямар шинэлэг бүтээгдэхүүн бэ? Энийг техникүүд байна. Энийг нэг даар цогцлоож одоо юм үдэлсэн худалдаа маягаар ногоочтой үзүүлэх нь их зүйтэй юм байна гэдгийг бас бодож явлаа. Тэгээд өнөөдөр Баянгол суман дээр ирээд мөн 1000 тонны механикжуулсан зойрыг үзэж байна. Энэ зойрыг үзэж явахад бол бас манай сум бол бас жишг зураг төсвөрийн зойр хийхээр зорж байгаа. Тэгээд санаа авах зүйлүүд их байлаа. Тэгээд одоо ганц өсөж байгаа зүйл бол энийг ногооч таруулах нь их зүйтэй юм байна. Тариалж гисэн юм бодол төрж байна.